Hey guys, Semino. I'm Connor, I'm Zolzaya. and in today's video, we're going to talk about how we met. За өнөөдрийнхөө бичлэгээр бид хоёр хэрхэн яаж анх танилцсан бэ гэсэн тухайга our story гэдэг сэдвээр ярих гэж байна. Хайрын түүх. Тийм бидний хайрын түүх. Би Монгол байхдаа англи хэлний багш байсан. Тэгээд тэр үед Золзая миний хичээл суусан. Тэгээд чамд анхны харсаар дурлсан. Тэгээд амар гайхалсан би. Ямар хөөрхөн юм бэ гэж би бодсон. Бас би чиний англи хэлний тухай амар сайн ярьдаг гэж би бодсон. Thank you. Баярлалаа. Чи намайг тухай юу бодсон бэ? Би англи хэлний хичээлдэг байдаг гэсэн. Connor манай англи хэлний шин солигдсон багш байсан. Тийм тэгээд чамааг бол яг анх харахад ямар өндөр залуу вэ гэж харсан. Тийм шинэ багш солигдсныг мдээгүй тэгээд хичээлд очсон чинь шал өөр шинэ англи хэлний багш Connor-ын самбарын зогсчихсан. Тэгээд тэр үед бол нэг их юм бол бодоагүй. Тэгээд зүгээр вау амар өндөр тоол залуу байна гэж харсан. Тэгээд миний хамгийн анхны англи хэлний хичээлийн дараа Золзая чи магадгүй миний хичээл 2-3 чимээ дайрсан. Тэгээд тэрнээс хойш чи ярьдаггүй байсан. Чи яагаад миний хичээл ярьдаггүй байсан? Тэгээд болохоор би яг нэг Америк руу Чикаго руу явах гэсэн. Ухгаа завгүй байсан. Тэгээд англи хичээлдээ ойр орхон гэж очиж чаддгүй байсан. Тэгээд танай англи хичээл ирдэггүй байсан. Тэгээд сар гарангийн дараа тэгээд Америк руу явцсан. Тэгээд Connor болохоор Монголд байсан. Би тэгээд чамд руу алхануудаа имэйл явуулсан. Гэхдээ чи усаж над руу имэйл явуулаагүй. Чи яагаад над руу имэйл явуулаагүй байсан? Тэр үед болохоор нөгөө анх яг Америкт ирээд ерөнхийдөө бол яг гэрээсээ хол байж үзээгүй гэж байгаа ингээд хол газар юусаа айгу гэрийнхнийгаа санаад бас агуу байсан учраас тэгээд Connor над руу бараг 6 сарын хугацаанд ингээд хай байж байгаа л ингээд над руу имэйл явуулдаг гэсэн. Тэгэл Монголд юу болж ийн Монголд байхад ийм гоё юм байна тийм байна гэх айгу надад сонин сайхнаас айгу ярьдаг байсан. Тэгээд харамсалтай нөө би ерөөсөө хариу мөрө бичдэггүй байсан. Тэгээд бэжсэн чинь яла нэг тэр үед нэг өөр би чам руу захиа бичсэн. Тэгээд би чамд захиа явуулсны дараа чи над руу ирсэн. Тэгэхээр хариу бичсэн дээ. Амар муухай. Яг Америкт очиод нэг 5-6 сар болж ирсний дараа болохоор ингээд Монголоос захиа ирсэн байсан. Амар гайхал. Захиаг нэгэд үтсэн чи төсөөлөөгүй байсан хүнээс захиа ирсэн байсан. Тэгээд том адрын цаас ингээд амар урт захиа бичээд ингээд Америк ямар вэ? Чамд Америк таалагдж гин үү? Би ингээд Монголд байх юм сурж байна. Ингээд Монгол айгүй гоё байна. Гэтэл сонин сайхнаас ингээд бичсэн юм урт захиа байсан. Тэгээд тэр захианых нь хажууд бас дахиад нэг жижигэн цаастай захиа бас байсан. Тэгээд тэр цаасан дээр юу гэсэн байсан чи санаж байгаа зү тий. Санаагүй. Гэтэ би чамд бас зураг миний зураг явуулсан. Тийм тэгээд тэр захианыхнаад нь бас айгүй хөөрх ингээд өөрийнхөө юм хоёр Монгол давхсан гэж зурагнаас захиан дотор ийдсэн байсан. Тэгээд тэр жижигэн цаастай захиан дээр нь болохоор манай сургууль коллеж дээр сурахаар бол хоёулаа хамт болцоонд явъя гэдэг тийм захиа бичсэн байсан. Манай коллеж ирээрээ, манай сургууль ирээрээ. Тийм, манай сургууль ир сураарай гэд тийм утгатай захиа бичсэн байсан. Тэгэл би тэр үед энэ нөгөө над руу имэйл хийгээд байдаг гэсэн залуу ингээд намайг сонирхож байгаа минь ингээд надад сайн бахта гэ тэр үед ерөөхдөө бол ойлгосон. Тэр захиан айгүй хөөрхөн айгүй гоё юм сэтгэл гаргасан. Айгүй гоё захиа байсан учраас айгүй миний сэтгэлд хүрээд тэгээд окей за тэгвэл энэ залууд ингээд харцаж үзье ямар хуу хүн байна гэд тэрнээс хойш их ер нь айгүй холбоотой байж эхэлсэн дээ. Тэрний дараа яасан мөлий? Тэрний дараа би Америк руу явсан, чи Монгол руу явсан. Чи тэгээ Монголд хэр үдсэн мөлий? Жил бараг 1 сар. Тэгээ бараг 2 жил. Connor болохоор Монголд 2 жил болоод би Америкт жил 6 сар болсон. Ерөнхийдөө бол ерөөсөө тэр анх жил гаруй 2 жилийн өмнө англи хичээл дээр уулзчихснаас хойш ерөөсөө би биентэйгээ уулзаагүй тий. Өөрөөр зөрөөд явсан. Тэгээ Connor Америкт ч хараа би Монгол руу гэрлүүгээ яваад. Тэгээд хоёулаа буцсныхаа дараа бол FaceTime, видео коллоор ирдэг байсан. Тэгээд би чамаас асуусан. Чи миний найз ах нь болох уу? Тэгээд чи
Тийм шүү. Болно. Болно штэ гэдгсэн те. Тэ оцсноос хойш баг өдөр болоо ирдэг гэсэн те. Тэгээ ярьж байгаа тэгээ Конор нэг удаа надаа ингэ чамд айгүйсэн. Чи ингэ миний найз охин болох уу гэх юу хөрөнд гисэн. А тэгээ тэр үед болохоор би Америкт ингэ коллеж сурах гээд аппликейшн явуулсан байсан. Тэгээд яг хөө мэдээж хэрэг Конорын яг явж байгаа сургуулийн аппликейшн явуулсан байсан. Тэгээд тэнцээд тэгээд тэр 20 оныхоо 8 сард Америкт ирсэн. Тэгээ оюутныхаа виз мэзэнд ороод тэгээд бүх ажил маань бүтээд би бол өөрөө Америкт ирсэн байгаа 8 сард. Тэгээд сар гарангийн дараа бол манай хичээл хийсэн 9 сард Конор өөр урагшаага мужид Жоржид амьдардаг байсан учраас тэрийн сургуулиугаар Brigham Young University of Idaho гэдэг хойд мужид байдаг. Би Монголоос Айдаход ирээд Конор Жоржиа мужаас Айдаход ирээд тэгээд би тэрийг 9 сард уулзсан. Яг in person одоо биетэйгээ уулзсан байгаа. Тэгээ тэр үед бол аль хэдийн яг үер хичээсэн. Тэгээд яг гоё би бинийгээ уулзаа ингээл тэрэл хөөрхмэсэн те. Яг ингээд гоё уулзаад ингээд уулзах чинь ингээд шал өөр. Тэгээд хол зайнаас ингээд харьцах бас айгүй өөр байсан. Тэгээд битэр ч юмар 6 сарын хугацаанд тийм long distance байж байгаа. Хоёлаа нэг коллежид ороод тэгээд үер хийж хийсэн уулзаа. Тэгээд яг чи ингээд надтай in person уулзаад ингээд дейтэнд яваад тэгсэн чи ямар санагд Гой царагцсан чи ямар намхан ахын мэ гэж би бодсон. Би чамаас амар өндөр. Гэтэ би Монголд тийм амар намхандаа ордгүй шүү дээ. Би метр 66 so 5'4" is like an average height. Тийм Америкт below average height. Америкт бол айгу намхандаа ороод байгаа. Гэтэ Монголд бол тийм ч амар намхан биш. Гэтэ би намхан ахын дуртай. Okay. Чи заа. Okay. So I'll take that as a compliment. Битэр айгуугаа ингээд өөр хичээлүүд авдаг. Конор тэр үеийг биологоор сурдаг байсан. Тэгээд амар хим биологи хичээлдээ амар завгүй байсан. Дандаа Twitter-ийн авдаг. Тэгээд би болохоор яг миний хичээл бол нөгөө яг анхны семестр байсан. Учраас 9 сард ороод 9-12 сар хүртэл хамгийн first semester юу надад бол амар амархан байсан. Ингээл юу англи хичээл, мат хичээл, math 100 энэ авдаг гэсэн тийм. Тэгээд би бол айгу завтай байсан. Конор маань жоохон завгүй. Гэхдээ бид хоёр бол дандаа цаг зав гаргаад олон activities хийдэг байсан хамтдаа. Бинийгээ одоо таньж мэдэх ямар хүн бэ гэдгийг мэдэх зорилготойгоор. За тэгээд би чиний Америкийн туршлага өдөр болгон шин гоё Америкийн туршлага үзсэн. Тэгээд би чиний багш юм шиг байсан. Багш биш жишээ юм шиг тийм. Тэгээд за чи тэгээд надтай хамт яг гоё кино театр очида эсвэл гоё Америкийн баяр өдөр зэн тэгээд хөлөг байгальд гардаг байсан тийм. Тэгээд байгальд гардаг байсан. Оскарсан Олон ардл тэгээд Америка хийдэлсэн. Халууны баярыг хамтдаа тэмдэглэсэн. Тэгээд энэ дээр зургийг бас тавьчих. Тэгээд дараагийн бичлэг үзье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За баяртай. Баярлалаа.